Сайн Улаанбаатар хөтөлбөрийн үзэгч та бүхэн боловсролын болондоо тавтай марлно. Өнөөдөр бид яагаад анхаарлаа төвлөрүүлж чадахгүй болчихваа сэдвээр ярилцах болно. Би өнөөдөр нэг ажлыг эхлүүлчихэд хэдхэн минутын дараа ямар ажил хийж байснаа, юу хийж байснаа дахин санах, чиглүүлэх хэрэг гардаг. Номоо нээн, уцаа шалгана, за би хажууд байгаа зүйлсүүдээ харна, за юу хийж байснаа дахин санахад бид нар чиглүүлэх хэрэг болдог. Яагаад бид ийм анхаарал хурдан төвлөрөхөө болчихваа? За нэгэн хүний өдрийн ажлыг төсөөлцгөөё. Өглөө ажилдаа ирээд өнөөдөр заавал дуусгах нэг ажлаа эхлүүллээ. Хэдэн минутын дараа утас дугарлана. Хайруулна. Буцаад ажлаа хийж эхэлтэл нэг хүн нэг зүйл асууна. Тэрийг шийднэ. Дахиад ажилдаа сууна. Тэгтэл мессеж ирнэ. Ингээд өдрийн хоолны дараа өөр ажил давхцсан. Орой боллоо. Тэр өдөржин суусангүй. Өдөржин ажилласан. Гэхдээ өглөө эхлүүлсэн гол ажил нь дуусаагүй. Тэгээд өөртөө би яагаад ийм төвлөрөл муутай болчихваа гэж бодно. Гэхдээ асуудал нь залхуурал биш байна. Тэгвэл энэ хүний хувьд яг юу болоод байна вэ? Бидний анхаарал нэг ажлаас нөгөө ажил руу шилжих бүрт буцаад өмнөх ажилдаа ороход дахин чиглэх хэрэг гардаг. Жишээ нь та нэг зүйл бичиж байлаа гэж бодъё. Утас дугарлаа. Яриа дууслаа. Буцаад дэлгэцээ харлаа. Тэгээд би яг юу бичиж байсан бэлээ гэж бодно. Энэ жижигхэн мөч бидэнд өдөрт олон удаа тохиолддог. Нэг удаа бол асуудал биш. Харин дахин давтагдаад ирэхээр анхаарал маань нэг удаа нэг газартаа удаан тогтох боломжгүй болдог. Тэгэхээр бид олон ажил зэрэг хийж байна гэж бодож болох ч үнэн дээр анхаарлаа нэг ажлаас нөгөө рүү дахин шилжүүлж байгаа үе олон. Одоо нэг өдөр өөрөөгөө та ажиглаад үзээрэй. Та нэг ажил хийж байхдаа уцаа хэдэн удаа шалгадаг вэ? Хэн нэгэн дууцны дараа өмнөх ажилдаа шууд орж чаддаггүй. Нэг ажлаа дуусгалгүй өөр ажил эхлүүлдэг үү? Орой болохоор өдөржин завгүй байсан мөртлөө юу ч дуусгасангүй гэсэн мэдрэмж төрдөг үү? Хэрэг тийм бол өөрийгөө шууд би залхуу байна, төвлөрөл муутай байна, ажлаа амжсангүй, чадваргүй байна гэж дүгнэхээс өмнө өдөрт таны анхаарал хэдэн удаа тасалдаж байгааг анзаараарай. Тэгвэл одоо яах вэ? Өдөрт 25 минут нэг ажил гэсэн тийм дүрмийг та өөртөө хэрэгжүүлээд үзээрэй. Та өөрийн дуусгах ёстой гэж эхлүүлсэн тэр хамгийн чухал ажлыг та яг 25 минут хийж үзээрэй. Ингэхдээ та өөрийн утас танд саад болж байгаа, таны анхаарлыг сарниулж байгаа, та тэр олон зэрэг хийж байгаа ажлуудаас түр өөрийгөө хөндөрүүлээд үзээрэй. Хэрв таны хийж байгаа ажлаас чинь анхаарлыг чинь өөр зүйлөөр төвлөрүүлэх шаардлага гарвал түүнийг та түр зогсоогоод за би яг энийг дуусгачаад дараагийн зүйл рүү, дараагийн ажил руу, дараагийн тэр утас шалгах, мэдэгдэл, мэйлэнд хариулах ажил руугаа орно хэмээн та шийдвэр гаргалтыг өөртөө хийж үзээрэй. Хэрв та энэ анхаарал төвлөрөөд эхэлсэн ажлаа заавал шаардлагатай дуусгах ажлаа дуусгана хэмээн та шийдвэр гаргасан бол орой болоход та өөрийгөө дуусгасангүй, чадсангүй гэсэн буруутгалгүй тэр ажлыг та хийсэн байх болно. Учир нь төвлөрөх чадвар гэдэг өөрийгөө хүчээр суулгахын нэр биш, анхаарлаа хаашаа өгч байгаагаа мэдэж сарнсан үед нь буцааж авчрах чадвар юм аа. Анхаарал бидний цаг хугацаатай шууд холбоотой байдаг. Бид юунд анхаарлаа өгнө? Амьдралынхаа хэсгийг түүнд өгч байдаг. Өнөөдрийн дугаартай хамт байсан та бүхэндээ баярлалаа. Дараагийн дугаараар дахин уулзлаа. Түр баяртай.